аюулгүй кабинет гэж юу вэ? Бие аюулгүй кабинетийн зорилго нь лабораторийн ажилтан болон хүрээлэн байгаа орчныг эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалах хэрэгсэл юм. Бие аюулгүй кабинет нь 3 ангиллалтай. Сүрээлийн лабораторид 2 дугаар ангиллын А2 төрлийг ашиглахыг зөвлөмж болгодог. Энэхүү ангилал нь лабораторийн мэргэжилтэн болон ажлын талбайг аль алийг нь хамгаалдаг. Бие аюулгүй кабинет дотор ажлын талбайг хуваарлах. Хийж байгаа шинжилгээний төрлөөс хамаарч бие аюулгүй кабинетэд хэрэглэгдэх зүйлсийг байршуулна. Шаардлагагүй зүйл байршуулбал шинжилгээний дан бохирдолд үүсэх эрсдэлтэй юм. Зүүн гарын хэсэгт холигч, ариун говцоо, пипетик, хошуу, төв, цаг. Төв хэсэгт ажлын гол талбай, сорьцын тавиур, картриж, боловсруулах уусмал. Баруун гарын хэсэгт бохир, халдвартай материал хаях сав, түрхцийн тавиур. Анхаарах зүйлс. Бие аюулгүй кабинет дотор гал гаргаж болохгүй. Сорох хэсгийг дарж юм тавьж болохгүй. Бие аюулгүй кабинет цэвэрлэгээ. Бие аюулгүй кабинетэд ажилласны дараа цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой. Бие аюулгүй кабинетийг унтраалгүй 15 минут хүлээх. Энэ хугацаанд бие аюулгүй кабинет ашиглахгүй. 15 минутын дараа бие аюулгүй кабинетэд байгаа бүх зүйлсийг халдваргүйжүүлнэ. Халдвартай хог хаягдлын амыг боож индикаторын цаас наана. Бие аюулгүй кабинетийн дотор талыг 70% спирт ашиглан цэвэрлэнэ. Цаасан альчуурт халдваргүйжүүлэх уусмлыг шингээж нэг чигийн урсгалаар арчина. Анхаарах зүйлс. Цацлага ашиглаж болохгүй. Бие аюулгүй кабинет дотор бүтэн биеэр орж болохгүй. Гипохлорид ашиглаж болохгүй. Зэврэх аюултай. Ашигласан бол араас нь усаар цэвэрлэнэ. Хувийн хамгаалах хэрэгсэл тайлах, цаг ашиглалтыг бичиж тэмдэглэх.